Плюская сонгоод энэ дээрээ дараад за тэнгэрээ сонгоцсон. Одоо хэдүүлээ мэдээж YouTube зураг оруулах учраас зэрэг хэмжээгээ тааруулаад окей. За хэнгүүдээ за энэ дээр мэдээж хайжилсан бэлэн зураг маань ингүүтэй дахиад сонглоо. Хэдүүлээ одоо студ руугаа орно. Студ руугаа ороод бичлэгнэрээ дараад зурагныхаа дээр харандаа дээрээ дараад дэлгэцэн
нэрээ харна дээр дараа өөрчлөлт дээр нь дараа сонгох, хадгалах, за одоо хэдүүлээ нөгөө юу гараад үзье. Бичлэг маань нүүр зурагтай боллоо. За ингээд дараагийнхаа бичлэгээр уулзцгаая.